Сайн байцгаана уу? Их нүүдэл сургалтын системд оруулсан хичээлийн хуваарийг сургалтын менежер хэрхэн батлах тухай заавар оруулж байна. За менежер өөрийнхөө ихээр системдээ нэвтэрч орно. За хичээл зэсний хичээлийн хуваар зэсийг сонгоно. За энэ хэсэгт юу гарч ирж болох вэ гэхээр энэ талбарт менежерийн баталсан хичээлийн хуваарийг харагдана. За багш нарын оруулсан хичээлийн хуваарийг энэ үйлдэл зэсний хуваар батлах туслах хэсгийг сонгож өгнө. За энэ дээрээс ээлжээ сонгоно. Энд юуг анхаарах вэ гэхээр хэрвээ анги удирдсан багш нар ангийнхаа хуваарийг оруулаад өгсөн тохиолдолд ангиа сонгоод тухайн анги дээр оруулсан хувааруудыг харж болно. За хэрвээ сонгон судлага болон холимог бүлгээр хичээлж байгаа тохиолдолд тухайн мэргэжлийн багшийг сонгоод оруулсан хувааруудыг ингээд менежер харж болно. За хуваар батлахдаа одоо энэ урд талынх нь хэрвээ бүртгэсэн хуваар одоо бүртгэсэн гэдэг ингэж харагдана. За чеклээд батлах товчд арчна. Хэрвээ цуцлсан тохиолдолд бүртгэсэн хуваар болон баталсан хуваарыг цуцлах тохиолдолд чеклээд цуцлах товчд арчна. За ангиас солигдчихно. Мөн устгаж болно. Ямар тохиолдолд устгах вэ гэхээр ер нь бол чеклээд энэ хоёр хуваарийг устгая гэж үзэх юм бол энэ дээр менежер нэвтрхнэр нууц үгээ бас оруулж өгч устгах нь гэсэн үг. Гэхдээ энэ зэсийг устгах зэсийг аль болох ашиглахгүйгээр цуцлах зэсээ ашиглаад явбал ер нь зөвгөөрэй. Яагаад гэвэл баталсан хуваарийг устгаж байгаа тохиолдолд тухайн багшийн бүртгэсэн эрс болон тэмдэглэл журналын хэсгүүд болохоор давхар устгах учраас устгахыг ашиглахгүйгээр цуцлах зэсийг сонгоод ашиглавал их зүгээрээ. Мөн энэ дээр юуг анхаарч болох вэ гэхээр менежерүүд хичээлийн үргэлжлэх хугацаа буюу 1-р улиралд үргэлжлэх хугацаануудыг ингээ анзаарна. За энд болохоор 9 сарын 1-ээс 11 сарын 12 байна. Энэ 9 сарын 1-ээс 12 сарын 12 ингээ байгаа тохиолдолд энэ хуваар буруу байна гэсэн. За энэ тохиолдолд мэргэжлийн багш нар хуваар руугаа ороод үргэлжлэх хугацааг нь солиод өгч болно. Эсвэл сургалтын менежер энэ үйлдэл зэсний хуваар огноо засварлах зэс рүү ороод за ээлжээ сонгоод өгье. Энэ дээрээс он сараа харна гэсэн. Жишээ нь энэ 11 сарын 12 байгаа учраас 12 сарын 12 ингээд солиод өгч болно гэсэн. За баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.